намаас хөөн гэсэн юм ярьсан юм. Одоо энэ намын дүрмээ хэрэгжүүлэх гэсэн байл шүү дээ. Тэр нэг тогтоол дээр. Гэ чи нэг бодоод үзээч. 60 гишүүн 30-ыг хөөчөж сууж идэг нам гэж байх уу? Мессежтэй. Чи манай тойргийн сонгогчд руу мессеж явуулсан гэдэг. 99.11-т миний утасны дугаарыг бичээд ардсан намтай нийл засгийн газраа одоо унгаж байна. Энийг бодол гэж хэлээд чи гэсэн байна тийм. Тэгэхээр энэ бол одоо шинэ батлагдсан зөвшлийн тухай хуулиар гүтгэх зөрчилтэй. Өөрөөр хэлбэл миний одоо нэртөр алдар хүндэд халдаж хийгээгүй үйлдэлийг хийсэн бол тийм ээ. Ардсан намын нэгч гишүүдтэй бид холбогдож засгийн газар өөрчлөлт гэдэг асуудал шиг яригдаг байна. Энэ бол гүтгэх зөрчил. Энэ талаар би бас холбогдох байгууллагад өргөдлөө шалгуулгаар өнөөдөр өргөдлөө биччихлээ. Тийм байна. Гарын үсгээсээ буцсан зүйл энэ 31 хүнд ерөөсөй байхгүй шүү дээ. Өнөөдөр миний ойлгосноор 2 хүн нэмж гарын үсэг зурж байгаа гэсэн. Тийм бэ. Тийм. Одоо 2 гишүүд зурсан байна тэр хүмүүс өөрсдөө мэдээлэл хийх бах ингээд манай бүлэгчин нийтдээ 65 гишүүд чинь 33 хүн гарын үсэг зурхаар бүлгийн олонх болно гэж би ойлгож байгаа. Удирдах зөвлөлийн шийдвэрийг та юу гэж харж байна? Доктортой байх хэрэгтэй гэдэг шийдвэр. Тийм, намын удирдах зөвлөлийн шийдвэр энэ гарын үсэг зурсан гишүүдийн үүдлийг таслан зогсоох тийм агуулгатай гарсан шиг байна. Тэгээ энэ бол удирдах зөвлөлийн шийдвэр гарлаа гэд Улсын хурлын гишүүдийн хуулиар өөрт олгогдсон өөрөө ирэхэд халдах өөрөөр хэлбэл засгийн газрыг огцруулахаар гарын үсэг зурсан хүмүүсийн үүдлийг зогсоох тийм боломжгүй бахал гэж байна. Ер нь бол намын дүрм эсвэл намын эв нэгдэл гэдгээр энэ болж итгэхгүй байгаа бүх зүйлийг халахвчилж болохгүй. Манай нам би түрүүн ч бас хэвлэлд ярилцлага өгсөн. Монгол Ардын нам бол социал-демократ үзэл баримталтай нам. Социал-демократ үзэл баримтлалын тулгын 3 чулуун эв нэгдэл эрхчлөө шудраг ус гэдэг 3 үнэт зүйл байдаг. Тэгэхээр тэр эв нэгдэл гэдэг үнэт зүйлээр одоо хууль бус үйлдэлийг халахвчлах эсвэл намын дүрмээр далаалган сүрдүүлэх гэдэг бол байх эсвэл гэж